Монгол улсад үйлдвэрлэлийн өсрөнгийн хөгжилд даван болж, мэдлэг технологи, загвар дизайнд түшиглсэн бүтээлч үйлдвэрлэл худалдааг Анун компани Монголдо нэвтрүүлж байна. Өнгө будаг интерьер дизайны өрмөц төгс шийдлэр дэлхийд өрсөлдөх Монгол брэнд Анун. Тэмүүлэл таныг хөтлөн урагшаа Монгол төсөл. Сайн байна уу? Түлхэл байгаль. Сайн байна уу? Сайн хөө. Манай Монгол улсын хэмжээнд одоо тавилгын үйлдвэрлэлийн хөгжил яг ямар шатнд явж байгаа гэдгийг бас ярих ёстой болов гэж харж байна л да. Одоо Монгол байхгүй технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тэр хүн бол гаднаасаа л авсан. Тэгэхээр тэрийг ч гэсэн бид нар бас одоо харилцагчтай бол хүргээл өгчих хэрэгтэй л дээ. Монголын эдийн засаг за хүмүүсийн худалдаа авах чадвар ер нь ямар байсан бол одоо энэ үедээ ингээ харьцуулах юм бол Анун компанид ажиллаж байгаа одоо боловсон хүчин бол одоо Анун компани үн цэнтэй зүйлсүүдийн нэг эргээд нөгөө нэг буу хуцантай буцхаягтай байвал бас монголчууд ч юм сэтгэл амар ажилдаг. Үйлдвэрлэлийн салбарт хамгийн гол тоглогч байхын тулд таны хувьд баримтлагдаг зарчим юу вэ? Манай компани бол за айлуулах шинэлэг байхыг л боддог. Одоо дэлхийн зах зээл дээр, олон улсын зах зээл дээр тавилгын одоо ямар шинэ технологи мөрдөгдөж байна, ямар шинэ бүтээгдэхүүн гарч байна. Энийг л болох богино хугацаанд Монгол улсдаа нэвтрүүлэх талаар одоо байнга бодож ажилладаг байгаа. Гэсэн 1992 онд МСС групп хойд үүсгэн байгуулагдаж байх үед шинэ байранда тавилга авах хэрэгцээ гараад Сингапур улсад судалгаа хийж явсан байна л да. Энэ үедээ бол бас тавилгыг зөвхөн одоо өөрсдөө ашиглахаас гадна Монголдо судалгаалах тийм үйл ажиллагааг бизнес хийж болох юм байна гэж болж ирсэн байна л да. Тухайн үед бол Сингапур улсын Wilson компани одоо тавилгын худалдаа гэдэг Wilson компани институттай уулзч ажиллагааг эхлүүлж ирсэн байна. Тэгээд 97 онд бол одоо яг албан ёсоор Анун компани маань үүсгэн байгуулагдсан байна. Импортоор яг эхлүүлж ирсэн юм шүү дээ. Тийм ээ, импортоор за Монголдоос бараа бүтээгдэхүүнийг мебелийг оруулж ирж ирсэн гэж байна. Үйлдвэрлэлийн салбар руу ажил руу хизээ орж ирсэн юм байна. За 2007 онд манай үйлдвэр анх байгуулагдаж байсан. Үйлдвэр маань анх байгууллагахдаа Герман Итали улсын тухайн үед л одоо дэлхийд тэргүүлэх тийм тавилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэх компаниудаас бид хүн тавилгынхаа тоног төхөөрөмжүүдийг худалдаа авч үйлдвэрээ байгуулж ирсэн байна. 2007 онд юм да. За бид яг одоо Анун компани хамгийн гол зүрх болсон үйлдвэр дээр ирсэн байна. Тэгээ та бидэнд үйлдвэрээ танилцуулаач. Хичнээн одоо хүмүүс боловсон хүчин ажиллаж байна. Тэгээ ажиллах хүчин нь ямар байна вэ? За манай үйлдвэр 2007 онд байгуулагдсан. Эдгээр одоо 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За үйлдвэрийн хүчин чадлах юм бол жилдээ 30 гаруй мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. За мэргэжлийн одоо оператор мужаан гэдэг 10 гаруй залуучууд ажиллаж байна. За мэргэжлийн мастер технологич гэдэг бас мэргэжлийн ажилтнууд бас байдаг. Та бүхний хувьд яг ажил олгогч тэгэхээр яг боловсон хүчнийхээ менежментийг бас яаж хийж байна? За мэдээж бол дадлаг туршлагатай анх үйлдвэр байгуулагдаж байх үеэс одоо хамтарч ажиллаж байгаа манай үйлдвэрийн дунд одоо мастер механикууд байж байна. Мужаан операторууд байж байна. За эдгээр залуучуудаа бол байнга одоо сургууль хөгжүүлэх тал дээр бол бид байнга ажилладаг байгаа. Тэгэхээр мэдээж импортоос яг үйлдвэрлэгч болж шилжсэн. Яагаад яг энэ салбар руу үйлдвэрлэгч болох болсон юм бэ? Тийм шалтгаан байгаа юу? Тавилга импортлоод Монголдо борлуулахад бол одоо тодорхой хэмжээгээр зарим зүйлүүд дээр хязгаарлалтууд гардаг байсан. Гол бол одоо жишээ нь албан байгууллагууд өөрийнхөө хэрэгцээ шаардлагаар одоо альва нэг офисыг хурлын өргөдөгчүүлэх боллоо гэхэд за тэнд одоо тохирсон импортын тавилгууд бол тэр болгон таарах нь бас ховор байдаг тийм. Магадгүй тэр бүтээгдэхүүнийг одоо жишээ нь гадаадад үйлдвэрлүүлээд авчрах боломжтой. Гэхдээ энэ бол маш өндөр зардал хугацаа их хам. Иймэрхүү нөхцөл шалтгааны улмаас бид ер нь Монгол бол үйлдвэрлэл одоо хөгжихөөс өөрөхгүй байна. Үйлдвэрлэл төр хэдүүлээ одоо ямар нэгэн зүйл хийя гэд 2007 онд бол анхны үйлдвэрээ байгуулжсэн.
үйлдвэр байгуулагдсанаар асуудлыг шийдвэрлэж чадсан. Яг тэгэхээр үйлдвэр маань тухайн харилцагчийн хүссэн хэмжээ загвараар нь яг л одоо энд Монголдоо тэгээ богино хугацаанд үйлдвэрлэх төгсөлөр энэ бол тухайн байгууллагт одоо цагийн хэмнэлсэн, зардлын хэмнэлсэн одоо хэрэгтэй ажил болж чадсан гэж харж байна. Манай бизнесийн нэг онцлог юм бид бүхэн аль болох одоо дэлхийн жишгтэй одоо хөл нийлүүл алхахыг одоо зорж ажилладаг. Энэ чухалаараа ер нь бол одоо тэргүүлэх чиглэлийн одоо компаниудтай одоо уулзаж хамтран ажиллах одоо байдлыг бол эрэлхийлдэг баг тийм. Энэ бүтээгдэхүүнийг хийж байгаа түүхий эд маань ч гэсэн бас сайн чанарын байх хэрэгтэй. Хэдий ч нэ сайн чанарын түүхий эд материал хэрэглэнэ. Төдий ч нэ бүтээгдэхүүн гарч байгаа бүтээгдэхүүн маань ч гэсэн бас дагаад одоо сайн чанартай байдаг болтой бид хүн энэ дээр бол маш онцгой анхаардаг. Тэгвэл яг үйлдвэрлэлээ яг гол болохгүй яг импортыг яагаад ингээ хамтдан явуулж байгаа? Тэрний гол шалтгаан юу юм бэ? Тавилгын үйлдвэрийн технологи бол 2-3 төрлийн технологи. Энэ эдгээр технологиудыг бид бүхэн одоо Монголдо нэвтрүүлээд одоо бүгдийг хийж чаддаг болтол бас тодорхой хугацаа хэрэгтэй. Тийм болохоор бид бүхэн тодорхой хэсэг нь эндээ үйлдвэрлэж байна. Тодорхой хэсэг нь импортлж байна. Импорт дээр голдоо одоо жишээ магадгүй одоо Монголд одоо үйлдвэрлэгдэх боломжгүй бидний хийж чадахгүй байгаа зүйлүүд бол зөндөө байгаа шүү дээ. Тэрнийг бол бид бүхэн импортлохоос одоо Монголд байхгүй технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тэр хүн рүү гадаасаа л авсан. Тэрийг ч гэсэн бид нар бас одоо харилцагчтай бол хүргээл өгчих хэрэгтэй л дээ. Монгол улсын хэмжээнд одоо тавилгын үйлдвэрлэлийн хөгжил яг ямар шатнд явж байгаа гэдгийг бас ярих хэрэгтэй болов гэж харж байна л да. Одоо экспортын чиглэлийг баримтлаа, экспортод одоо тийм бүтээгдэхүүн гаргая гэж үзсэн бид бүхэн одоо үйлдвэрлэлийг өшөөл одоо сайн хөгжүүлэх хэрэгтэй. За үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд мэдээж бол маш сайн тоног төхөөрөмж, маш сайн технологи, за тэгээд үйлдвэр агуулгын байр гэдэг зөндөл олон зүйлүүд байна. Түүнд ажиллах боловсон хүчин тийм ажиллах хүч одоо тэд нар ажилчдын ур чадвар гэдэг зүйл бүх юм одоо экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд одоо нөлөөлнө. Тэр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол одоо магадгүй дахиад нэг 5 жил байгаа болов уу тий 10 хүртэл жил байгаа болов уу гэж шаарддаг л да. Тэгэхээр аль болох бид нар одоо түүний төлөө ажиллана. Үйлдвэрлэлийг бол Монголд төлхөө хийдэг болохын тулд аль болох одоо Монголын одоо импортоор орж иж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөж хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол ажиллахаар зорж байгаа одоо манай компани. Экспортын түвшинд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол тавилгын үйлдвэрлэлийн хөгжил их чухал. Цаг зав, хөрөнгө, үнэтэй холбоотой бас өндөрлөж ирсэн л да. Шинэлэг зүйл цаг тутам, жил тутам одоо гарахыг зорж ажилладаг байгаа. Сургууль, цэцэрлэг, уул уурхай гэдэг банк санхүүгийн байгууллагууд гэдэг олон улс төслийн байгууллагууд салбартаа орж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Монголд экспортоор уул уурхайн салбарт хэрэгүүлдэг. За 2015 оны судалгааг хараад үзэхээр ганцхан салбарыг бид Монголдо хөгжүүлээ зогсохгүй бусад салбараар ч гэсэн хөгжүүлэх ёстой юм шиг. Тэгжээж Монгол улсын эдийн засаг хөгжил дэвшил мэдээж сайжрна. Тэгэхээр бас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд ямар алхмуудыг хийгээсээ төр засгаас бас яаж дэмжлэг үзүүлээсэй гэж та боддог вэ? Үүний тулд мэдээж бол одоо үйлдвэрлэлийн хөгжлийг л одоо байнга анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн үг л дээ. Үйлдвэрлэлийн хөгжлийг анхаарна гэдэг маань одоо мэдээж бол шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж тухайн цаг үед одоо ямар шинэ технологи байна, ямар шинэ тоног төхөөрөмжүүд одоо үйлдвэрлэлд ашиглагдаж эхэлж байна. За манай орны онцлог нөхцөл байдал таарах нь яг юу юм бэ гэдэг одоо бүх зүйлүүдийг одоо сайн судлаж, байнга тогтмол тэр судалгааг хийж үйлдвэрлэлтэй боломжтойг нэвтрүүлж ажиллахад одоо цааш нь явуулах тийм бас нэг алхам юм болов уу гэж хардаг. Хэрэглэгч бол одоо эцсийн сонголтыг хийн. Тэр эцсийн сонголтод одоо өрсөлдөгч бүтээгдэхүүн үйлдвэрлэж одоо чадах хэсэг одоо биднээс хамаарна тийм болохоор одоо аль болох хэрэглэгчийнхаа хэрэгцээг хангасан хэрэглэгчийнхаа таашаал нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлэх л одоо хамгийн том зорилго юм л да бидний. Тавилга гэдэг зүйлийг бол зөвхөн одоо ширээ сандлаар одоо
зөөрлөж болохгүй. Тэнд бол одоо маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тухайн тавилгын одоо хийцлэл, загвар дизайныг анх зохиох, түүний загвар дизайныг гаргахаас эхлээд энэ костюм дизайны дагуу үйлдвэрлэж гаргана гэдэг бол бас одоо энэ мэргэжлийн мужаан залуучуудын маань одоо бас ур чадвар шаардсан ажил байдаг. Мэдээж бол одоо хүний хүчээс гаднаас тоног төхөөрөмжийн ус хүчин чадал гэж байна. Тоног төхөөрөмжийн одоо өөрийн онцлог хийж чадах чадахгүй зүйлүүд гэж бас байдаг л да. Тоног төхөөрөмж одоо сайтай байх тусам тухайн бүтээгдэхүүний одоо хийслэл, загвар дизайн бас харагддаг. Энэ жил бид бүхэн үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийж Итали улсад үйлдвэрлэсэн CNC тоног төхөөрөмжийг бас одоо үйлдвэртээ нэвтрүүлэхээр болсон байгаа. За энэ суйрлагдсанараа одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг дэвшлүүлэхээс гадна үйлдвэрлэлийн одоо нарийн технологиудыг одоо энэ машинаар одоо хэлбэрхэн шийддэг болох юм аа. Ано меблийг Монголдо бүгд мэддэг болсон байна л да. Яагаад гэвэл бас мэдээж интерьер дизайны хувьд маш их өвөрмөц шийдэлтэй юм шиг санагддаг. Тэгэхээр бас яг Монголдо ингээд танигдсан юм чинь дэлхийд олон улсад гарахын тулд та бүхэн ямар ажлуудыг хийж байна? Олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрлэл явуулж одоо экспортын түвшинд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол тавилгын үйлдвэрлэлийн хөгжил их чухал. За олон улс одоо тавилгын үйлдвэрлэлийн хөгжилтэй одоо Монгол улсын үйлдвэрлэлийн хөгжил ямар хувь гэхээр магадгүй 5-10 жилийн хугацаа байгаа болов уу гэж харж байгаа. Үүнд магадгүй зүгээр цаашаа үнэхээр үйлдвэрлэг болно гэх юм тулд бид бүхэн үйлдвэрлэлд хөгжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлээр сүүлийн үеийн технологи хэрэгтэй, сүүлийн тоног төхөөрөмж, ур чадвартай, баг хамт олон байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид бүхэн одоо экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, одоо бүхий салбарын аж ахуйн нэгжүүд байна. За тэгээд одоо сургууль, цэцэрлэг, уул уурхай гэдэг банк санхүүгийн байгууллагууд гэдэг олон улс төслийн байгууллагууд салбарт одоо орж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тавилгын бизнес маань өөрөө их онцлогтой одоо бусад одоо өргөн хэрэглээний бизнестэй харьцуулахад одоо талах шиг зарагддаг одоо тийм бизнес биш. Зүгээр хүмүүс одоо өөрийнхөө хэрэгцээ хэрэглээнд тохируулаад одоо авч хэрэгжилж идэг. За ялгуулах одоо тухайн байгууллагууд одоо албан байгууллагууд одоо ямар хэрэгцээ гарах вэ? Тухайн байгууллагын одоо үйл ажиллагаа өргөж тэлж байна уу? Одоо эсвэл одоо шинээр одоо байранд орж байна уу гэдгээс хамаарат одоо тавилга худалдаа авах шийдвэр гарч идэг. Хүмүүсийн хандлага нь ер нь яг бол танаа загвар дизайныг хараад ерөөхдөө ямар хандлагатай, ямар сэтгэлтэй байдаг бол тийм хэрэглэгчдийн сэтгэлийн судалгаа хийж үзчихсэн танаа. Сэтгэл өндөр л гэдэг чинь. Ер нь бол бид ч гэсэн бас тэрэндээ урам аваад ажилладаг тийм. Бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо бид бүхэн аль болох цогцоор нь үзүүлэхийг зорддог ба. Тухайн байгууллагын одоо хүсэж байгаа одоо хүсэл зорилгын дагуу бид нар загвар дизайн зохиож өгдөг. Загвар дизайнаа бид бүхэн хоорондоо тохиролцоод энэ болж гин үү те та бүхэн саналаа бас тусгаж болно гэдэг. Ингэж хоёр талаасаа хамтарч ажиллаж одоо тэр төслийн хаан зурган дээр одоо ажил дуустдаг байгаа. Үүний дараа манай компани одоо үйлдвэрлэх шатанда ордог байгаа. За үйлдвэрлэж дуусны дараа бол манай мэргэжлийн төгөлт төгсралтын баг гэж ажилладаг. Мэргэжлийн төгөлт төгсралтын баг маань одоо яг таарсан газар нь одоо тавилгуудаа өргөж өгч өсөрж үйлчлэв. Тавилга нийлүүлээд тавилгаа өгсөрч хүлээлгэж өгөөд манай үйл ажиллагаа зогсчихгүй эргээд бас эргэх холбоотой ажилладаг. За ашиглалтын явцад одоо ямар хөө одоо та бүхэн бэрхшээлтэй зүйл гарав, хүндрэлтэй зүйл юу байна, нэмж хасах зүйл юу байна те. Мөрчлэн одоо бид бүхэн энэ одоо зураг зурхаас ахуулаад борлуулалтын дараах үйлчлэг хүртэл одоо бүх үйлчлэгийг цогцоор нь үзүүлж ажиллаж байгаа. Энэ бол бас одоо хэрэглэгчдийн хүсдэг те бас нэг зүйл юм болоо гэж харддаг одоо. Өөрөөр хэлбэл одоо эргээд нөгөө нэг буу хацантай буц хаягтай байвал бас монголчууд ч бас сэтгэл амар ажилладаг. Тийм судалгаа гэдэг юм зүгээр хэрэглэгчид ануу компаниас худалдаа авалт хийхдээ юу илүүд үздэг вэ гэдэг дээр бол мэдээж загвар дизайн, чанар за тэгээд эргономик шийдлийг хангасан байна уу. За үнийн хувьд бол ерөнхийдөө бол 4-5 дугаар
одоо сонголт хийхэд нөлөөлдөг зүйл гэж гардаг л да. Зарим нь бол үнэтэй, ер нь бол их өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн зардаг гэсэн тийм ойлголт их явдаг. Мэдээж бол одоо тавилга маань өөр ингэсэн онцлогтой, өөр ингэсэн хэрэглээтэй бүтээгдэхүүн болгон өөр ингэсэн үнцэнтэй байгаа. А бид нар одоо жишээ нь 300 мянган үнэтэй ширээ байхад сая төгрөгийн ширээ байгаа л да. Тэгэд магадгүй зөвхөн сая төгрөгийн ширээ байлахад тухайн сая төгрөгийн ширээ маань өөрөө одоо илүү ухаалаг хэрэглээтэй. Өөрөөр хэлбэл тэр ширээг одоо хэмжээг нь одоо та бүхэн хүснээрээ өөрчлөөд ашиглах боломжтой. Өөрөөр лего шиг ашиглаж болдог тийм ширээ л дээ. Нэг хүний ширээ байлаа гэхэд уртынхаа хэмжээг сунгаад өөдөөдөөс харсан хоёр хүний ширээ болгоод ашиглаж болдог. Ингээд одоо хуучин ширээнийхээ 70%-ийг ашиглаж байгаа болохоор дахин шинээр ширээ худалдаж авах зардлыг бол тэр хэмжээгээр хэмжиж гин гэсэн үг байхгүй. А тэгэхээр нөгөө нэг тэр тавилгыг одоо үнэтэй гэж хэлэх нь бас нэг харьцангуй ойлголт болоод ирж байгаа юм л да. Танай салбарын хувьд тулгамдсан асуудал нь ямар асуудал байгаа вэ? Дэлхий дээр одоо гарч байгаа бүх бүтээгдэхүүнийг Монголд байгаа үйлдвэрүүд хийн гэж одоо үнэхээр байхгүй. Тийм болохоор импортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл бас тодорхой хэмжээгээр одоо байх ёстой. 2016 онд одоо импортын бүтээгдэхүүний гайлын татвар 5% сорив болтол өссөн байгаа. Мэдээж бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ шийдвэр гарсан байх л да, засгийн газрын шийдвэр. Гэхдээ зүгээр цаг үе олсон уу гэдэг дээр санал нийлдэггүй. Яг тэгэхээр бүгдийг тэр төргөө хийж чадахгүй байгаа болохоор импорт бүтээгдэхүүний үнийг зүгээр сайхан өсгсөн тийм ажил болсон. Эцсийн хэрэглэгчд бол үнэтэй бүтээгдэхүүн авах тийм нөхцөл байдал үүссэн л дээ. Мэдлэг оюуны хөгжил нь үйлдвэрлэл эдийн засгийг хөгжүүлж, сэргэж хөгжсөн үйлдвэрлэлийн эдийн засаг нь оюуны салбараа буцааж тэтгэх харилцан хөшгөрлийн тогтолцоог бүрдүүлдэг. Анон компани орчин үеийн тавилгын загварын чиг хандлага хийгээд чанарыг эрхэмлэж, шаргуу хөдөлмөр, өвөрмөц шийдэл, амжилт боломжоор 20 жилийн турш тавилгын хөгжлийг бичлэлцэж байна. Орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлж, тэгээд түүнийг бас Монголдо нэвтрүүлж ажиллаж байгаа та бүхний хувьд туйлын зорилго нь юу вэ? Бид бүхэн үйлдвэрлэлийн хөгжлийг л одоо жишээ илүү өндөр түвшинд гаргахыг зорж ажиллана. Анон компани одоо өнөөдрийг хүртэл одоо Анон компанитай хамтран ажилласан одоо энэ ажиллах хүчин, болсон хүчин залуучуудын маань одоо үнс нь бол одоо хэмжээжгүй их. Залуучуудынхаа боловсрол, ур чадвар, мэдлэгийг бол байнга тогтмол хөгжүүлж явах одоо онцгой анхаарч ажиллана. За мэдээж одоо өнөөдөр хүртэл хамтарч ажилласан биднэрт одоо ихтгэл үзүүлж биднийг дэмжиж ирсэн харилцагч байгууллагуудад энэ байгууллагууд талархахгүй байхын аргагүй харилцагч байгууллагуудаа одоо хэрэглээнд таарсан сэтгэл санаанд нийцсэн сэтгэл хангамжийг одоо авчиж тийм бүтээгдэхүүн үйлчлэгээр одоо үйлчлэнэ.